Түн хараад ир сая 100 ээжүүдтэй уулзна гэсэн чинь бүгд нөхрөө дагуулад ирсэн. Бид хоёрыг ирнэ. Хамтдаа ингээд. Тэгээ энэ чинь бас ингээд гүйлтэл байгаад байгаа байхгүй юу? Тэгэл яг тэр болгоны ар дээр ингээд уулзалтын ар дээр ингээд бит хоёртой тэндээс ингээд ярьсан юмнаас энийг нэг өшөөнийг дэлгэрүүлээ яриад өгөөч. Энийг яг юу гэсэн үг вэ гэх тэ ингээд ойлгох гээд өөрийнхөө осын харилцаа гэр бүлийн харилцаанд бит хоёрт нэг ийм болоод байгаа юм. Энийг яаж асуулт дээр үү гэд ингээд нэг ганцаарч ирсэн энэ зөвлөгөөнүүд ингээд уулзалтууд хийдэг байхгүй. Тэр дундаас ингээд дийлийнх нь юу вэ гэхээр би одоо сүүлд нэг пост тавьсан байхгүй юу. Хүүе хүүхнүүдээ та нарын нөхрийгөө сонсдог байгаа чи. Тэ? Эдгэр чинь ингээд өөрийнхөө сэтгэл зүгээ, өөрийнхөө мэдрэмжээ, өөрийнхөө юу хүсэж сонирхож байгаагаа хуваалцах эрх байгаа үсттэй. Яагаад энийг сонсдгүй юм бэ? Тийм усуд амар залуучууд амар ганцсан байхгүй. Манай ихнэр намайг сонсдог. Зөвхөн өөрийнхөө л хүсэл мөрөөдлийг ярьдаг. Тэгээ яриад дуусаад өөрөө хөнгөрчхөөрөө тэгвэл нөгөө хүн чинь өөрийнхөө бодлыг хэлэх гэхээр за гэд ингээ орхичдаг. Энчэнэс нөгөө хүн чинь ингээ бүх өөрийнхөө тэр хүнээс ирж байгаа мэдрэмж, тэр хүнд гомцсон гомдолч гэдэг юм уу, тэр бүгдээ ингээд одоо нэг яриах гарах чи гэд эмгтээчүүд бол санагдлаа гаргалаа ингээд өөргөө хөнгөлөөд ирчүүд бол санагдлаа за дараа нэг тухтай үед санагдлаа гомдлоо эсвэл дараа нэг сайхан болцоотой үедээ яригээд за одоо л яг ярихан дээ гэд ингэтэл нөгөө эмгтээч өөрийгөө ярьж байгаа нэг бол за чи ярьж яадгийг эрэхтэй юм бэ чи юу гоншгонсын тэргээд энчэнэс ч юм болж нөгөө нэг амиа орлуулт нөгөө нэг юм чи их байна гэдэг талаар би постлсан байхгүй. Тэр чиний асуултанд хариулахад зүгээр л нөхрөө энэ удаа би өөрийнхөө талаар юу ч ярихгүй зөвхөн тэрнийг би сонсно гэд нэг 30 минут гаргаад хаяа нэг сонсдог байгаа ч. Сардаа нэг удаа, 7 хоногтой нэг удаа гүмэх, сардаа нэг удаа. Тэрэн зориулж та нэг цаг гаргаач. Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматис дээр баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab.